Хөөрхөн төрсөн нь миний буруу юм уу? Урд айлын үзмээ охин өөрийгөө их л хөөрхөнд тооцдог нэг ээж. Харин хойд айлын дэггүй шараа түүнийг нэг нүдэрээ ч хардгүй байтал ойрноос манай хотонд сонинжигтэй явдал тохиолдох нь тэр. Өнөө шараа чинь үзмээ гэдэл араас нь яг л манай хотож банхар хоол гордон дагдаг шиг гүйх болсонд бүгд мэл гайхан цэлхэн хурцгөөгөөд энэ бүхний очрыг олох гэсэн олны цуваа тасрахгүй байлаа. Яагаад ийм болсныг зөвхөн би л мэдэн дээ гэж энэ хавьда хотч нэрээрээ алдартай дондог хавчиг цээжээ тухийлэн гайхуулна. Учрыг мэдэх гэж дондгийг олон эргүүлнэ. Үзмээг шараа эргүүлээд ёстой л энэ гол даяараа эргэлдэж хөөцөлдсөн хүмүүс болон хувирлаа. Тэр нэгэн тэргэл сартай шөнө дондгоос учрыг мэдэх санаатай хэд хоног хөөцөлсөний дүнд уулзаж асуусан боловч хэлэхгүй Ахмад партизан шиг намайг баахан зоолоо. Гуйж говшиж унаж мөргөж арайхийн түүнд хоёр ширхэг ахын хойноос авчирж өгсөн том өсөн чихрээ 7 хоног хонь хариулах болцолтойгоор гэрээ хилцэлхийн арай ч юу гэж нэг ам алдуулж билээ. Энэхүү зүйл надад дэндүү их золиос үнцнэр олдсон мэт санагдаж эцсийн үр дүнг нь үзсэндээ би өөрийгөө баатар мэтээр төсөөлж байлаа. Дондог тэр нэгэн орой би туглаа хайцгаад замаараа морь хараад их тэргэл сартай шүн байсан юмдаг. Гинэд урд хоёрын бүртэлцээд яваад өглөө шүү. Би ч айсан гэж тоймгүй. Нөгөө сүн сүүдэр нь байх гэж бодоод зүрх амаар гарчих төгсөн. Зоргоо чангалан тулалдах санаатай дөхөж очтол үзмээ шараа хоёр байсан эхэд гайхан сониуч зандаа хөтлөгдөн араас нь даглаа. Хэсэгхэн газар яваад нөгөө хоёр чинь голын баруун талынхан бургас руу орчдөг юм байна. Би дагаад л орчихлоо. Гэтэл нөгөө хоёр чинь томоохон бургасны өмнө очиод суучихд юм байна. Би сэмхэн мөлхөж дөхөөд очлоо. Тэгтэл шараа чи намайг яагаад зүгээр байлгадгүй юм бэ? Үргэлж араас дагаад яршигтэй гэдэг нь өнөөдөр ч гэсэн ангирмаатаа уулзаж байхад чи ирээд л түүнийг явуулчлаа. Үүнд чивэл буруутай гэд үзмээрүү давшилж гарлаа. Гэтэл үзмээ нэлээн тайван байдалтай намуухан дуугаар сүртэй штэ. Чи өөрийгөө хэн гэж бодов? Айлын авгаатай уулзаж байсны чинь энэ голынхан мэдвэл ёстой гоён болно даа. Тэгээд ч ангирмаа чинь чамаас 7-8 ч үсттэй. Тэгээд яагав? Чийл биш бол болоо юм шүү гэж шараа дуугаа өндөрсглөө. Гинэд үзмээ. За хожим амаа барив да. Ангирмаагийн чинь нөхөрт нь хилээд энэ гол даяар нэг тараачхад болно үсттэй гэд босоод явах гэтэл шараа учиргүй зөөлрөн үзмээ. Чи битгий хэлэлдээ. Тэгвэл би ч яста балрын штэ. Чиний юу хэлснийг биелүүлээ. Гэтэл эр хүний амтангарах хүсэн. Тэр нь юу байсан бэ гэвэл тэр өдрөөс эхлээд олны өмнө шараа үзмийг эргүүлэх даалгавар авахгүй юу? За ойлгов уу?
За, ойр хүрээд байна. Харж унтлаа шүү. Гэрээгээ мартваа гэдэл дундаг. Таахалцтал алхан бодлоо. Би ч нилээд олзуурхан гимгүүдэр эсгэн үзмээгээс маргааш өглөө үнээ сааж байх зураа энэ диггүй шараа. Чамайг тойрон эргэлдээд зүгээргүй дэгэ. Гэхэд өнөөх үзмээ чинь над руу айл хүчсэн харцаар харангаа. Хөөрхөн төрсөн нь миний буруу юм уу? Гэдэл тастас хөхрөн шүлдсэн бүдүүн гизгээ хоошин шидэнгээ хувинтай сүгэ аван гэр өөдөө алхлаа. Ястай л нөгөө эмэгтэй хүний олон мэхнийх нь нэг байх даа гэж би бодов. Ингэж л энэ хоёрын адал явдал нууц хിവэр үлдэрж миний амралт дуусч сони юм шүү. Хойтон жил амралтаараа ирэхэд юу л болох бол доо гэж бодонгоо жолоогоо алсын алс харагдах аймгийн төв рүү залан бодлоо. Хөөхиймүү шараа атсан шалаанд орж хөөхөн төрсөн үзмээ жархан нэндэ химэн инээмсэглэн цавж хэллээ.